Хай, өглөөний хүрээлтэд авъя. Одоо яг хичээл сургуулиудын өвлийн амралт болсон болохоор хүүт хоёр ер нь гэр зурлаа да. Нөхөр Японд үлдсэн. Тэгээд энэ хагас санд ирэх бах. Гэхдээ өдөржингөө хүүтэйгээ хамт байх бас. Санснаас бас илүү амаргүй юм биш үү гэж юу? Ялцчгүй би өөр юм хийж чадхаа болчихд юм билээ. Хүүгээ хичээл номыг хийлгэн бас нэг үед ачих үеийг тийм юм дандаа хамтдаа хийн. Гадаа гарч биеийн тамир хийлгэн. Тэгээд ангууд өөрөө баг завгүй болчих гээд идэм байна. Хурдан хичээл нь ороосэй гэж юу? Хотлаа. Уг нь хитэд хүүхдүүд бол амралтаар дандаа өөр бусад давтлага сонгон биеийн тамирын хичээлүүдэд бүртгүүлдэг. Тэгээд би болохоор хүүгээ бүртгүүлээгүй шүү дээ. Одоогоос цагаан сар болох юм чинь тэгж одоо манайх нүүхэстэй болохоор байр сав хаяа тэгэл хүүгээ хүргэж өгөл ингээд яж чадахгүй шүү дээ. Тийм болохоор энэ амралтаар ер нь нэмэлт давтлага юм бүртгүүлсэнгүй. Би харин цагаан сараас өмнө хурдан байр олж нүүх хэрэгтэй. Тэгээд яг байр хайсан чи айгүй онцгүй цаг үе таарсан билий. Одоо ч хүмүүс нэг цагаан сар болно гээд нэг байраа гэлс түрээсэлжээ гэсэн тийм нэг байр эзэмшигчд харьцангуй бага. За цагаан сарын дараа болъё гэсэн хүмүүс бүгдээрээ бид юм билий. Тэгээд тэд нар чинь бас цагаан сарын дараа хүн хөдөлгөөн ингээд ихсээд эхлэхээр байраа нүг үнд оруулаад жоохон үнэтэй болгож түрээсэлчих сонирхолтой болохоор одоо ингээд дарчдсан байна. Тийм болохоор бас нэг байрны нөөцөл өмнөх шиг тийм их биш санагдсан шүү. Тэгэд нөөц нь багасчаар үнэн өсөж байна. Хүүт хоёр өнөөгөө гарч нэг хитэн байр үтсэн. Ер нь хотхон дотор л хайж байгаа. Нүүц уугад ч амар тэгэд ойр хавь зовгоосаа нэг нүүчээр цэвэрхэн хотхон байхгүй лээ. Тэгсэн чинь нэг хоёр хачин халтар байр үтсэн. Тэгээд тэр хоёрыг хараад угаасаа бичлэг энэ төр чигээгүй угаасаа тэр байр руу орохчгүй байна гэж бодоод. Тэгээд угаасаа байр зуучлагч компани байр болохоор тэд нар зүгээр л нэг гялс түрээсэлжээ гэсэн бодолтой болохоор доторх цэвэрлэгээ үйлчилгээ тавилга сэлтинэ тэрэнд юуроос анхаараагүй болохоор ер нь жоохон онцгүй байрууд хэлээ. Тэгээд бас өөр нэг арай цэвэрхэн байр үтсэн. Гэтэ тэнд нь одоо нэг өмнөх түрээслэгч нар нь гарааг байгаа утгагүй гарна гэсэн. Тэр байр харин цэвэрхэн санагцсан. Гэхдээ онцгүй юм үнэн. Амар үнэтэй хэлж илээ. Өмнө нь хэдэн сарын өмнө тэр байрнуудыг 3,300,400 түрээслэн гэжсэн байхгүй. Тэгсэн чи одоо 3,500-аас ерөөсө буухгүй байна уу? Одоо яа гэм блээ дээ. За одоо нэг байр үзээдгээ. Энэ байр болохоор ер нь тогтчил цайтай. Тэгээд 93 м2 гэсэн. Гэтэ мэдгүй яаж хэмчээр 93 гэдгийг. Хамаагүй жижигхэн санагцсан. Тэгээд галзуухан тусдаа гаацтай 2 унтлагын өрөө, 1 зочны өрөө, 2 нойлын өрөөтэй юм бэлээ. Тэгээд 1 нойлын өрөөнд байнтай болохоор надад бол ер нь таалагдсан. Тэгээд таалагдаагүй юмнууд нь болохоор зурагт байхгүй. Тэгээд зурагтаа яг байрныхаа эзэнтэй яриад ахуулж болох байхаа. Тэгээд нэг өрөөнд нь хувцсны шкаф байхгүйсэн тэрийг бас ахуулмаар байна. Үгүй ахуулмаар байна ч гэж тийш орох эсгэн ч мэддэхгүй шүү дээ. Одоохондоо байр хайжлаа явна. Тэгэд парго шалны халаалттай. Тэгэд яг энэ байранд доод давхарт манай нүг нийлдэг охин амьдардаг байхгүй юу? Тэгэд тэр болохоор манайхаа амир хүйтэн шалны халаалттай тэгэд тэгэд нүг цонхон яг нүг шалнаасаа дэше болохоор бас нэлээд сэргэлт байдаг гэдэг. Тэгэд сая ийшээ орсон чи ер нь дулаахан дуу санагдсан. Тэгэд зуучлагч болохоор үгүй штэ шалны халаалттай айлууч амир дулаахан байдаг байхгүй юу? Партигаас илүү дулаахан байдаг гэдгээдсэн. Гэтэ уугунч бас тийм биш юм бэ мэднэ л дээ. Тэгэд хамгийн онцгүй юм нь энэний түрээс амар өндөр юм байна. Сарын түрээс нь 3.8 3.9 сая төгрөг. Амар өндөр байхаас тэгээд хэрэглээнийхээ газ цахилгаан энтрээ тооцчоор бараг 4 сая төгрөг болчихно. Үгүй бараг ч гэж угаасаа 4 сая төгрөг болно. Тэгэхээр чи яг манай орлогот бас арай л чанга санагдаад ах юм. Тэр чи одоо манай орлогын бараг 30% нь болчихлоо шүү дээ. Хятадууд бол ер нь байр түрээсийн зардалд 25%-аас хэтрүүлдэггүй юм. Би бол бүр 20 орчимд барьчих гад хичээгээд идэх. Тэгээд бас яг сайн мэдгүй л байна. Угаасаа нөхөр хүү хоёр өглөө гараад орой хичээл сургуулаасаа ирцгэн би ч тэг хичээл номондоо яваал тэгэл өдөржингөө энэ байрыг чи ингээд яг бүтэн ашиглаж чадахгүй шүү дээ. Уг нь мэдээж амрын хувьд, тогтчлтын хувьд бас харьцангуй гоё юм байна. Гэтэ яг манай орлоготой харьцуулахад нэг тийм өргүү зардлаа айгүй өндөртэй байх шиг
Яа гэм билээ бас юм битггүй л байна. Маргааш нөөдөр бас дахиад нэг хідэн байр хай. Ямар ч гэсэн нөхрийг ирэхэд хідэн сонголт харуулаа суучихгүй болохгүй. Уг нь ч бас арай жоохон метр квадратн том, арай тухтай, арай гоё тохижилттой байранд амьдрахыг мэдээж 5 тухай бодсон ч гэсэн хэн ч хүсэн шүү дээ. Тэгээ сая үздэг байр нэг манай хотгон дотроо арай сүулт баригдсан байрууд нөхгүй. Тэгээд түрээсийн зардалж өндөр, байрны үнэн ч арай өндөр. Тэгээд давхартаа цөөхөн айтай. Тэгээд ер нь манай хотгон арай жоохон мөнгөтэй байж магадгүй хүмүүс нь. Түрээслэлтийн мэдээж хэн ч гоё юм амьдрахыг хүсэж шүү дээ. Гэхдээ бас яалтчгүй хүнчлэгийн хэрээр хүлээж их ёстой юм болов уу? Эсвэл ганц жил арай үнэтэй амьдраад үзчих тийм билүү? За үгүй ер нь мэдгүй байна. Айчлаа. Нөхрийг ирэхээр нөхөртэй ярьж адвалээ. Нөхөр ганцаараа ч гэсэн гайгүй аа гэсэн. Өглөө ажилдаа гарчаал орой ирчээг болохоор ер нь хийшээ тийшээ явахгүй л аа гэсэн. Тэгээд хоол унд нь жоохон таарахгүй. Тэр нь жоохон онцгүй аа гэсэн. Тэгэд хоол болгон дээр түүгээ байцаа өгчих гэсэн ууртай илээ. Идчих хідэнтэй ч юм болтгүй хоол болгон аяг үзөөлхөө цутаа хайтай л байх юм тэгээд илээ хөрхөө. Тэгэд очиод одоо хэд хонжоо би нэг үсрээл 10 хонжоо байх. Тэгэд хөрхөө одоо 3 ил турцсан байгаа гэсэн шүү дээ. Амар агаац. Ямар мацаггүй энэ төр яриад ингэ жингээ хасгаж хичээжээгүй шүү дээ. Амар хурдан жайдаг. Тэгээ одоо дахиад нэг 2-3 хоноод ирэхдээ хэдэн хилтэй ирэх юм бүү мэд. Ер нь одоо нэг 80 маян хилтэй байдаг юм. Тэгээд 75 болоод ирэх үз. Гэхдээ нэг юм хэлэх үү? Яг Японд л очихоор нэг анзаарагддгүй юм билээ. Наад юм чи хятадд чтэй байгаа шүү дээ. Хятадд бас ингэдэж шүү дээ. Ингээд идэг за. Тэнгүүтээ Японоос Бээжинд яг газартахаар ёо би чи ямар халтар юм бэ? Ямар их тоошоротой юм бэ? Ямар бохир юм бэ гэж яг бодогдтiin билээ ямар сонио. Тэгээд хоолны хувьд бас баг хятад хоолнд тасцсан юм аашаа хамаагүй идэнгтэй амттай санагдаж ин тэр заа. Ёо. За бай.